Тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлт. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын хурлын гишүүн Б. Уянга О. Батнайрамдал нарын зүгээс 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улсын хуралд өргөн мэдүүлсэн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд хилцэх хэсэг хэлэлцүүлгийг Улсын хурал 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлд заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Улсын хурлын гишүүдээс урьдчилан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 17 дахь хэсэгт заасны дагуу санал тус бүрээр санал хураалт явууллаа. Улсын хурлын гишүүн Б. Уянга хуулийн төслийн 1-р зүйлийг үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын ойн баяр, цагаан сар тухайн 7 хоногийн амралтын өдрүүдэд давхцсан тохиолдолд дараагийн 7 хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амарна гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах мөн хамт өргөн мэдүүлсэн хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн баталсан гэснийг нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Түүнчлэн Улсын хурлын гишүүн Д. Инх төвшин хуулийн төслийн 1-р зүйлийг нийтээр тэмдэглэх баярын өдөр 7 хоногийн бүрийн амралтын өдөртөө давхцсан тохиолдолд давхцсан өдрийг дараагийн ажлын өдөр шилжүүлэх төслийн тайлбар хэсгийг хасах гэсэн найруулгын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц. Сандаг Өчир.